Дэлхийн монголчуудын Эмчил радио 88-ны урлагийн дээр цугт харуулan сонсож буй эрхэм тааны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өдрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 21-ний даваа гаргийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнцийн болонгаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар Борхогийн Чинбатнаар арилж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медиапол эмнэлэг, за мөн дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хийс суугаалга Zizi Clinic сервис хамтраа ажиллаж байна. Баярлалаа. За сайхан амарсан уу? Сайхан Амралтын амарлаа. өдрүүдээр юу хийв? Тэгэл хагасаа өдөржингөөл тавилгын дэлгүүр мэлгүүрээр яваад буудан тавилга мавилгаа сонголоо. Тэгээд бүтэнсээ өдөр гэртээ өстө нам унжлөө. Аялаач 5 дахь орой бас киноны нээлтэнд очсон байгаа тийм ээ. Тэгсэн. Тэр үнэхээр гоё кино байсан шүү нэрээ тий. Халуун бороо гээд Монголд бас онцгой байдлын албаныхны амьдрал ажлыг те ингээд дотроос нь үзүүлсэн супер кино нэгдсэн. За одоо мэдээж бүх кино театруудаар гарч байгаа байлгүй. Тэр киноны нээлтэнд очсон. Надад бол бас л үнэхээр их таалагдсан. Тэгэхээр нэг юм одоо нөгөө яг тэр гал малыг бол үнэхээр боддоор харуулсан. Тэгсэн мөртлөө нэг амар хэтрүүлэг байхгүй тий. Яг л нэг өстой гоё хийсэн кино Бүр тий. ингээд хит ингээд нэг сүржин болгоод нэг ингээд алдаг ш та тэгээгүй. За тэгээ өнгөрсөн 7 хоногт хоёулаа нэг кино ярьж эхлэх гэж байгаа юм чинь бас Монголын кино ертөнцид маань юу болсон талаар нэг худ зогс дурдчихэ. Мөн Хүүхэлдэйн театрын анхны одоо Хүүхэлдэйн театрын хийсэн анхны puppet кино гэж Хүүхэлдэйн кино puppet кино гэдэг бодит хүүхэлдэйг ингээд компьютер графиктай ашигласан фото гэдэг кино хүүхдэд зориулсан ийм киноны нээлт болсон 18-нд болсон байгаа. 18-нд болоод өнгөрсөн. Би яг нээлтэнд нь очиж чадаагүй. Гэхдээ энийг үзнэ. Ийм кинонууд нэгдсэн. Одоо энэ 7 хоногийн хувьд бол Худаг гэдэг кино Аимшиг кино. Тийм шиг Худаг байна. гэдэг киноны- Харах цанаас нэрнээс Худаг гэдэг киноны нээлт болох гэж байгаа. Бас л бодтойгоор ингээд худагнуудыг Улаанбаатар хотод байгаа худагнууд орж байгаа гэж байгаа шүү. За. Тэгээ тийм кино гэсэн бас мэдгүй би ч нөө аимшигын кинонуудаас айгаад байдаг болохоор үздэггүй тиймэрхүү кинонууд явж байгаа гисэн. Дээр нөө нэг юуны Чимэг хотын жолооч гээд сая тэр нэг Япон солонгосоор бас фестивалуудаас шагнал түгээ яваад байсан хиний Жамин сүрэнгийн нэг кино нээлттэй гэж байгаа. 5 сарын 1-нд нээлттэй хийнэ гэх шиг болсон. Иймэрхүү сурагтай байна. Ойрхондоо бол. За өнөөдрийн хайрын та бүхэнтэй бидний танилцуулах гэж байгаа кино бол Netflix-ийн 3 ангитай сургаггүй болсон охид бай Long Island-ийн цуврал алуурчин гэдэг ийм баримтат цуврал. Баримтат кино. 25 оны 3 сарын 31-ний өдөр Netflix дээр нээлттэй хийж байршаад байгаа. Энэ кино 3 ангитай баримтат бүтээл байгаа. 49-оос 56 минут үргэлжлэх энэ цуврал нь 1993-аас 2011 онд Нью-Йоркийн Suffolk County-д үргэлжлэн гарч 11 буян үнэлэгч бүсгүйн амь насыг хөнөөсөн хэргийн гүнд нь орж тухайн үед хэрэгтээр ажиллаж байсан цагдаа нар болон нэмээд хохирогчдын ар гэрийнхэн мэдээллийг анх олонний хүртэл болгосон сэтгүүлчд гэх мэт ийм хүмүүстэй ярилцлага хийж бүтээсэн ийм бүтээлээ. Ер нь бол триллер маягийн. Suffolk County-гийн Gilgo эрэг гэж газар байдаг. Энэ газрыг одоо бол орон нутгийн сүнстэй эрэг, хүүрийн эрэг, оршуулгын газрын эрэг, биеэ үнэлэгчдийн эрэг гэмтэр ингээд нэрлээд эхэлсэн юм байна л да. За. Яагаад тэгэхээр яг энэ эрэг хавьяас хоорондоо маш ойр зайд энэ хэргийн хохирогчдын зохицос олдсон байдаг. За. Анх 2010 оны 12 сард Gilgo гэдэг жижиг хотын эргээс өөр хоорондоо ердөө 400 м зайгаас 4 хүний зохицос олдсон байдаг. За. Удаачгүй 2011 оны 3-аас 4 сарын хооронд мөн 6 хүний зохицос олдсон. Яагаад энэ зохицууд ингэж бөөнөрө гинт олноороо олдсон гэдэг талаар бол Shannon Gilbert гэдэг бүсгүйтэй холбоотой байд юм байна эхлэл нь. За тухайн үед Craigslist гэдэг зарын сайтаар дамжуулж биеэ үнэлдэг байсан энэ бүсгүй Oak Beach гэдэг газар үүр шөнөө дуудлага аван иржилтэй. Уг нь бол найз бараг хамгаалагч жолоочийн үргийг гүйцэтгэдэг залуутайгаа
хамтдаа л явж идэг. Энд чинь нэг машинтай явж байгаа тэр нь өөрийнх нь хамгаалагчийг нь хийдэг юм байл л да. За. Биеийн үлдэгчтэй ер нь бол ингээд хотын төвөөс 90 минут явсан байж энэ Oak Beach гэдэг газартаа ирж үйлчлүүлэгчийнхээ гэрт орсон. За үүрээр өнөө үйлчлүүлэгч нь жолоочийн цонхыг зохиж цонхыг нь догшоод Шанаа манай гэрээс гарахгүй гээд байна. Ороод аваадах гэж хэлж л дээ. За. Тэгээд жолооч нь яваад ортол бүсгүй байдгаараа айжсан. Намайг алах гээд байна. Хүмүүс намайг алах гээд байна гэд орилж исэн гэнэ л дээ. За. За, алив машинтаа сууя гэсэн чинь суусан ч юм байхгүй гараад зугчихсан гэнэ нөгөө хүүхэн чинь. За, зүгтахтаа зүгээр ч зүгтаагүй хавийн амтны хаалгыг нүдэд надад туслаач гэдэл байгаад хашгираал яваад иж гэнэ. Нэг эмэгтэй өөрөөс ирсэн ч гэсэн сэтгцийн өөрчлөлттэй юм сэтгцийн өөрчлөлттэй юм ингээд хаалга балбаад байгаа байлгүй гэж бодоод хаалга нэгээгүй гэж байгаа. За. Ер нь ингээ сэрэд харсан байгаа юм л да. Гэсэн чинь нөгөө айцсан хүн чинь ингээл нүд ам нь орой дээрээ гарцсан тийм үстэй ус амаас ихсэйцэн л ямар л олигтой юм байгаа ч дээ. Тэгээ ингээд нэгээгүй гэж ярьсан байдаг бол нэг настай эрэгтэй Шананыг гэртээ оруулж суулгаад тайвшруулад цагдаа дуудсан чинь цагдаагийн сургаар хүнгөө гараад зогчихсон гэж байгаа. За. Өөрөө нөгөөд чинь бас цагдаад дэх баригдах сонирхолтой ажил хийдэг хүн биш шүү дээ. За нөгөө чинь барим яг бодит үйл явдал яриад байгаа юу? Кино яриад байгаа юу? Бодит үйл явдал. Энэ кино баримтат кино. За. Баримтат кино буюу яг энэ аллагын гэрчүүд дээр болон тэг ар гэрийнхэн цагдаагийнхэн тухайн хэрэг дээр ажиллаж исэн сэтгүүлчд гэх мэт ийм хүмүүсээр ингээд гэрч хийлгэсэн ийм зөв. кино байхгүй юу? Ингээд заримийнх нь зогцсоных нь ингээд нөгөө нэг байсан газар нь ингээд манайх нэг чулуу босгоод ингээд хөшөө босгодог шиг тийм нөгөө христийнхаа тэмдэг юмдгийг тавьж байгаа нь хүртэл гарч илээ. За нөгөө жолооч гэдэг байгаа найз нь хойноос нь хөөцөлдөж байгаад олж чадахгүй эцэст нь орхиод явж гинэ. Шанан Гилбертийг сургаггүй усныг сонссон ээж нь маш хурдан хөдөлсөн. Мари Гилберт гэдэг бүсгүй ээж нь штэ. Охин нь сургаггүй усанд даруйд цагдаад хүсэлт гаргаад 90 сурвалжлуулах хүсэлтээ ингээ гаргасан чинь 72 цаг усны дараа л албан ёсоор сургаггүй усан тооцдог учраас бид нар одоо бол хайхгүй. Тэгээ надад ч насан турсан. Ингээд 72 цагийн дотор ирэхгүй бол харин бид нар хайна. 72 цаг хүртэл бол наад хүн чинь ингээд найз нөхдөөгөө шавдаад ч явж иж болно. Тэ ийм ажил төрөл хийдэг хүн байна штэ. Бид нар энийг яагаад сургууль алхавсан гэж одоо хайх хэвээр тэ их болцоогүй гэдэг. Ингээд бас жоохон цаг алдсан гэдэг юм байл. Тэ. За Америкт нэг ийм юм байдаг. Missing White Woman Syndrome гэж. За энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр Америкт бол цагаан арьстай эмэгтэй сургаггүй болвол хүмүүс илүү их хүч гаргаж хайдаг. За. Бас арьсны өнгө. За өнгөт арьстай, Латин Америк гаралтай эсвэл биеийн үнэлэгчд сургаггүй болоход хэр баргийн хүмүүс тоодоггүй. Ирж хайх ажиллагаанд нь оролцдоггүй учраас сургаггүй усны цагаан арьст эмэгтэй эмгэг буюу одоо синдром гэдэг чинь бол нэг ийм нэг үзэгдлийг хэлээд байгаа шүү дээ бас. Ийм үзэгдэл гэдэг ийм зүйл байдгаа гэж үздэг. Missing White Woman Syndrome гэж нэг ийм юм байдаг байна. За ингээд Шанан Гилберт үнэндээ цагаан арьстай бүсгүй байсан ч гэсэн бие үлддэг байсан нэгэн тогтогдсон. Тий нэгэнт ингээд ил болцсон. Гэхдээ цагдаа нар ажлаа маш сайн явуулж Шананы зогцсыг олоогүйч бие үлдэгчдийг хөнөөж эрэг дагуу булаад байсан Гилгогийн иргэн цуврал алуурчин гэж нөхөр байгаа гэдгийг бол олж тогтоосон. За ийм нэг нөхөр байгаа юм байна. Ингээд алчгаад зүгээр тэр ингээд уулан даваач болчдөг юм байна. Хинч мэдхгүй хүн явдаггүй газар. За эрэг дагуух зогцсуудыг олсноос хойш 1 жилийн дараа Шананы зогцсыг олсон. Гэхдээ Шананыг хүний гарт амиа алдсан гэхээсээ илүүтэйгээр зутаж яваад намаг балчиг намагт хөл алдаад ингээд живцэн бах магадaltaй гэж үтсэн юм байна. За хашрыг бол алаагүй баха энэ өөрөө ингээд тэр чинь ингээд бүр мэдрэл муудсан явсан шүү дээ. Тэгээд ойртуу тавьж ийш тийшээ хамаагүй гүйж явж байгаад л нэг газар очиод живчиж гэж ингэж үтсэн. За энэ олон зогц олдоод байсан ч хэрэгт хамруулан шалгах сэжигтэн олдохгүй л байгаад байсан. Гэхдээ бүр хожуу буюу 2023 онд 59 настай Рик Хюрмен гэдэг нөхрийг энэ хэрэгт сэжиглээд баривчилсан. За Гилго эргийн цувралал орчны гарт амиа алдсан биеийн үнэлэгчдийн олдсон зогц нь 11. 11 нэмэгтэй олдчихсон. Харин хохирогчдын тоо үүнээс давсан гэж үздэг. Манхэттанд насаараа архитектор хийсэн Рик
Hyundai-ны бараа ногоон өмгийн Chevrolet Avalanche гэдэг машин зарим хохирогчдыг суулгаж байхыг харсан гэрч нар байдаг бол энэ нөхөр өөрөө 4 хохирогчтой утсаараа холбогдож дуудлага өгсөн. Зохицууд олдсны дараа утсаараа хэргийн мөрдлөгийн талаар тогтмол мэдээлэл хайж үзэж байсан тогтоогдсон. За. Майжаа. Тэгээд 2020 онд Шан Гилбертийн ээж Мари Гилбертийн охиныхоо үхлийн араас нэгсэн шудраг ёсны тэмцлийн тухай өгүүлсэн Сураггүй болсон охид гэдэг нэртэй нууцлаг драма төрлийн кино нээлттэй хийсэн. 2020 онд биеийн үнэлэгчдийн аймнаас хохирсон хэрэг дээр олон нийтийн хандлага ямар зөвүүн байдгийг, хохирогчдын амьдралын сонголтыг буруутгадгийг, нэг ёсондоо өөрсдөөсөө болж алуулсан гэдэг хандлага нийгэмд илүү төлхөө оршиж байдгийг харуулсан энэ кино IMDb дээр 6.2 гэсэн үнэлгээ авсан. Муу биш шүү. 6.2 чинь бол бас олонний анхаарлын төвд орсон кино л гэж ойлгож байна. Ер нь бол чинэлэг гаралтай цагаан эрстэй бүсгүй сураггүй болоход хот муж улсаараа нийлж хайдаг атлаа. Биеийн үнэлэгчд сураггүй болоход хүмүүс огт хөдлөөгүй дээрээ бүр нэмж буруутгасан гэдэг өнцөг дээр киноны уран бүтээлч яг ингээд бариад тэр кино хийцэн. Тэр сураггүй алга болсон охид гэдэг киног бол хийцэн. Хамгийн аймаар нь охиныхоо амь насны хойноос маш цогтой тэмцэж 2012 онд Suffolk County-гийн цагдаагийн газрыг хойрог хандсан, хариуцлага алдсан гэж буруутгаж шүүхэд өгсөн Мари Гилберт сэтгцийн өөрчлөлттэй бага охиныхоо гарт өөрөө амь алдсан байт. Чаавасаа. За ер нь бол энд Мари Гилберт гэдэг хүн байгаагүй бол охиныхоо араас өдөр шөнөгүй тэмцэж хайгаагүй бол цагдаа нарыг шавдуулаагүй бол энэ Гилго эргийн цоврал алуурчны хэрэг илэрхгүй, сөхөгдөхгүй ингээд за одоо хитэн биеийн үнэлэг чойноос нь хөөцөлдөх хүн байхгүй. Наадах хэрэгээ бараг хаах гэжсэн юм байдаг. Тийм байна. Харин өнөөдөр танилцуулаад байгаа сураггүй болсон охид ба Long Island-ийн цоврал алуурчин гэдэг энэ баримтат цоврал бол бүгдийг хэлчихсэн. Ийм юм болоод ингээд гэх. Тэгээд нөгөө нэг хохирогчдын ар гэрэнтэй яагаад та нар ингээд хоорондоос хөөцөлдөг юмгүүд. Үгүй ийм байсан учраас хүмүүс биднийг ингэж хараад те бараг ингээд юу гэдэг та нар нэг ингээд өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлээгүй юм байж ч те тэр хүүхд чинь өөрөөсөө болоод үхчээд байх та нар ингээд биднийг ингээ амьдарч байгаа биднийг ингээд буруутгах гээд байгаа юм шиг те нэг бол биднийг ингээд айдас үз давтуулах гээд байгаа юм шиг ингэдгээ бол гэсэн тийм айдасд баригдаад явж чадаагүй өдр гэд ярьж байгаа байхгүй боддоор ингээ ярьж байгаа. Энэ баримтат цуврал бол IMDb дээр 7.1 гэсэн оноо авчгаад одоо ингээд нэлээд өндөр оноотой кинонуудын дондороо явж байна гэсэн үг. Зөв. За бид нарыг бас нэг оюутан байж маахад нөгөө нэг одоо дөнгөжл одоо энэ нөгөө Улаанбаатар их зочид буудлын чинь үү тавиар бие үнэлдэг хүүхнүүд гарч ирээл ингээл нэг юм нийгмээ дагаал нэг ийм үзэгдэл бий болсон штэ тий. Тэгэнгүүт нөгөө нэг одоо бид нар чинь ангаараа бөөнөрөө явж байгаа л тэнд байдаг хүүхнүүдийг очиж харъя маръя гээл тий. Лений өшөөдөө тэр яг зэмцэрлэг дотор нь байдаг гинэ минэ гээл. Тэгэл байжсэн чинь бас удаачгүй нөгөө нэг одоо нөгөө гадагшаага гарч биеийг үлүүлдэг болгочих гинэ хүний 8-ны яриг гардаг боллоо гэ нөгөө тэр үед чинь шар сонингууд амирх байдаг гэсэн штэ тий. Тэгэл 93 онд ч нөгөө 2 камераноос бие үнэлэгчүүд дох авч гинэ. Тэгэл байжсэн чинь нөгөө нэг тэр нөгөө нэг урд очиод күнлүүний гудамж гэдэг газар гудамжинд ингээд зогсож байгаад бие үнэлжсэн эмэгтэйг ямар нэг амар өмхий ус руу хийцэн гинэ зогцсон олдохгүй байгаа гинэ. Тэнгүүд хойноос нь ирч яахан байхгүй байгаа гинэ минэгээ. Тэгэл дандаа л тэр нөгөө нэг одоо тэр үеийн шар сонингуудаар л гардаг байсан юмнууд ч тий. Тэр үе санаанд орчлоо амар. Ер нь тэр ингээд нэг Улаанбаатар зочид буудлын урдлын тэр нэг Ленний хөшөө байсан тэр саат чинь бол нэг тийм Бермудын гурвалжин шиг газар байсан шүү дээ. Би айгаад ингээд тойрч явдаг. Би угаасаа тэр дундор явж үзээгүй. Хоёр салгасан юм орой үдшийн цагаар тэрнгээр ингээд gödөмцөө ярьж байгаа цагтаад баригдсан байдаг шүү дээ. Яасан гэсэн чинь бие үнэлэгч авах га явж байсан. Үгүй би тэр зүгээр явж байсан гэсэн чинь үхснээ хийж нэггээр явж байсан барай явцсан. Тэгээ би ер нь тэр их зургаас хойш зүгээр ходоор тойроо явж байсан. Тэгэж явдаг болсон байдаг шүү. За Улаанбаатар хотод 16 цаг 27 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв суугаалга Zizi Clinic сервис хамтран ажиллаж байна. За хоёлаа өмнө нэг ярьсан тий нөгөө принтерлээд гаргацдаг гэдэг тэгээд таваад тэгээдсэн шүү дээ тий. Оо яг байна. За ингэдэм байлээ.
одоо яг тийм таны эвсийг бүрэн автомат суур машинаар угаад цэвэрлж үйлчлэх гээд байгаа байхгүй юу? За 1 м квадратын үнэ нь 10,000 төгрөг. За хүргэлт нь 30,000 төгрөг. Хугацаа нь 5-7 хоног гэж байгаа. За ажиллах цагийн хуваарийн үед бол өдөр болгон өглөө 10-аас 19 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна. Тэгээд энэ бүрэн автомат суур машин болохоор за нэгдүгээрт нь тоос шороог нь гөвхнээ. За эдгээр чинь өстө нэг цагаан сар болохоор нэг гадаа байгаа нэг турникэн дээр явж тавьжаал 9 ширтийн мод зодоор балбаа шороог нь унгаал цасан дээр гөвөл бөө юм болдог. За тэр үе чинь өнгөрсөн. Энэ өөрөө автомат юм нөгөө гэдэг жижигчтэй машин байна. За тэгэнгүүтээ хоёрт нь суур машинаар принтерлэж норгох, шампунь түрхэх, браш буюу бохирдлыг сойдож цэвэр усаар зайлж угаах. За ингээ сайхан угаадад гараад ирэнгүүт Центркок гэд машинхийн усыг шавхан сэгсрэн гэж байгаа. За тэгээд дараа нь тохуур дээр тохиж хатаагаад дахиад цэвэрлдэг. За ийм үйлчилгээ юм байна л да. За одоо тэр Центркок гэдэг нь Монгол дээр байна шүү дээ. Ийм яндан шиг юм байгаа байхгүй. Хөөж байгаа тийшин шургуудаа гэж тийм. За тэгээд ингэж Центркок хийгээд сэгсэрснийга дараагаар бол танд бүрэн хатаагаад ингээд хүргээд өгдөг. Зүгээр угаалтынх нь үн ханш нь бол 1 м квадрат нь 10,000 төгрөг гэдэг юм байна. Харин хүргэлтээ хэлэх юм бол танаа гэрээс ч очиж аваад буцаагаад хүргээд өгнө гэсэн үг шүү дээ. Энэ тохиолдолд бол 30,000 төгрөг нэмэгдэж байгаа. Тэгээд ийм юм байна. Хан улдургийн 3 дугаар хороо 5 богд группийн төв байрны яг ардталт нь байрладаг гинэ. За тэгээд тайлбал ерөнгөө мэдээллийн 8967 2020 8867 тэгтав 25 гэдэг утсуудаар аваарай. За тэгээд Zizi Clinic Service гэ хэв сугаалга цэвэрлэгээ гэж үчээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хийх сугаалга Zizi Clinic Service хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За Сонсдог хурлын нэвтрүүлгийнхаа даваа гарагийн кино ертөнц булангаараа дэлхийд дахин цоо шинээр нээлттэйгээд байгаа супер хит болж байгаа кинонуудыг дэлхийд дахинтай уралдаж мэдээллийг нь хүргэдэг. За тэгэхээр өнөөдөр миний хувьд бол дөнгөж өчигдөр Netflix дээрээ тавигдсан даруйда битүү шуугаан дэгдээгээд байгаа Heavenly Ever After буюу Деважингийн жаргалтай амьдрал гэдэг солонгосын уран бүтээлчдийн олон ангид киноны тухай ярьж өгч байна. За ер нь бол Netflix дээр үзэгчдийн хувьд хамгийн өндөр рейтингтэй кино шоунуудыг эхлээд ингэдэм байл л да. Барууны шоунууд тэргүүлээд. За араас нь Японы аниме жагсдаг байсан юм байна л да. За нилээ тавигаар шахуу байсан солонгосын уран бүтээлчдийн бүтээл одоо ингээд 2 дугаар байрлал өсөрж орж ирсэн буюу дэлхийн өнцөг булан бүрд байгаа ямар ч хамаагүй хилтэй хүмүүс ямар нэг байдлаар солонгос кино драм шоуг Netflix-ээрээ хүлээн авч үзсэн гэсэн үг тийм үү. За тус платформын хамгийн их үзэлттэй Америк одоо бус контентын 500 контентын 85 буюу 17% солонгос бүтээл байгаа юм байна. Одоогийн байдлаар Netflix дээр заяа. Жишээ нь Squid Game 2 заяа. 2023 оны сүүлийн хагаст 619 сая цаг үзэлт авсан. За мөн Happy End Romantic Drama хоолны тоочдын дай нэвтрүүлгүүд маш амжилттайсан. Хоолны тоочдын дай нэвтрүүлгийг хоёул ярьжсэн санаж байна уу? За тийм амар сүхтэй ингээд гэрэл мэрлэн пат гэж асуугаад нөгөө тоогооч нар ингээд харагдаад лаглаг тоогооч нар оролцож байсан. За мэдээж Squid Game-ийг усан удаан хатан Crash Landing on You кинонод үргэлжлэн хандлтаа авсаар байгаа. Манай Crash Landing on You бол батаараа авна угаасаа. За Netflix цаашдаач солонгос контент хөгжүүлэхэд анхаарнаа. Учир нь хит бүтээгдэхүүн төдийгүй солонгос бүх контент тун доктортой хандлагатай байдаг. 2028 он хүртэл Netflix солонгос төслүүдэд нийт 2.5 тэрбум Америк доллар зарцуулахаар төлөвсөн гэсэн мэдээлэл хийсэн байх шүү бүр. Одоо алханы солонгосчууд орныхоо төсвийг баг Netflix-ээс авчаад байж надад тэгээд 2.5 тэрбум доллар ч гэж байгаа шүү. Базар байна бод. За ер нь бол солонгосчууд фитнесчтэй, тоогоочтой, инфлюенсерүүдээ өөр хооронд нь өрсөлдүүлэхийн хажуугаар дэлхийд дахин таниулаад брэнд болгочих юм аа ядж итэл те. Зүгээр л нэг үндэсний тоглоомуудаа л ингээл тийм Squid Game-ээр дамжуулаад харин тий одоо дэлхийн тоглоом шиг болгочихлоо. Одоо нөөрийн додоож байгаа ингээд зүгээр ингэдэг тоглоомчууд тийм үстэй. Дэлхийн тоглоом болчихлоо. Манай турт зарагдж илээ шүү. Ингээд нөгөө нэг тоглоом жигэр юм байлээ шүү дээ. Сайн долоохгүй бол хугараад унцдаг. За нэмээд сүүл рүүгээ бүр хийж байгаа кинонуудын зохиол санаач гэж одоо гүйцэгдэхээ эсэхгүй лут болчээ. Тэгэхээр өнөөдөр яг тийм нэг киног ярьж өгөх гэж байна. За үнэхээр би зүгээр энэ ч одоо угаасаа 2 ангил тавигдсан байгаа заяа. Сүүлийн одоо дахиад дараагийн 2 ангид нь бол бүр 4 сарын 26-7-ноор тавигдан заяа. Тэгээ би одоо зүгээр 1-р ангийн л нөгөө нэг одоо ярьж өгч байгаа шүү дээ. Аха.
За. Энэ нэг арай ээжтэйгээ явж байгаа залуу юм уу гэмээр хоёр хүний постэр гарлаа сая. За үгүй тийм ахгүй. Наад хоёр чинь өвгөн эмгэн хоёр шүү. За одоо ярьж өгөн заяа. За ярьж өгөн. Уул нь бол хоёулаа 80 настай. Тэгтээ наадах чинь айгүй гоё. Яагаад ийм байдалд орсон одоо би ярьж өгөн заяа. Англи хэлэндээ happily ever after гэвэл амар сайхандаа жаргасан нь за амар сайхан жаргалтай байна ч гэдэм үү ингэж ойлгож болох нь. Харин өнөөдөр ярьж өгөх кино маань happily ever after буюу Divine жаргасан нь эсвэл одоо Divine-гийн жаргалтай амьдрал гэж утга дагуулж орчуулж байгаа байхгүй юу? За мэдээж нэрэнд нь Divine гэдэг үг орсноороо там Divine-тай энэ кино холбогдох нь тийм үү? За уран зөгнөлт романтик төрөлд хамаарах энэ кино бол 12 ангитай. За Netflix дээр ердөө эхний 2 ангинд тавигдаад байгаа гэдгийг би түрүүн хэлсэн. За харин би өнөөдөр энэ киноны эхний ангийн үйл явдлыг ярьж өгье. За ингэн нэгдүгээр ангийн үйл явдал одоо жижиглэнгээр мөнгө зээлүүлж хүлддэг нэг юм 80 настай одоо эмэгтэй нэг залуугаас өрөө нэхэд гэрт нь ирсэн байгаагаар эхэлж байгаа. За 80 настай хүн юм байна тийм ээ. Наадах ч одоо нөхөртөө явж байгаа нь шүү энэ зурагч. За ингэнгүүтээ манад бол нөгөө нэг манад дээр чинь бас ингээд одоо л баахан апууд гарч ирээд тийм хүн байха болцсон болохоос захууд дээр бас ингээд өдрөөр нь мөнгөний авдаг. Одоо жишээлбэл танд сая төгрөг зээлжүүлэнгүүтээ 10% хувьтай зээлүүлэнгүүтээ шууд 30 хоногийн өдөрт нь бодонгууд өдрөөр би танаас ингээд мөнгө авчдаг тийм хүмүүс байдаг байсан шүү дээ. Сайхныг хүртэл. За яг манад нэг жижиг бизнесийнхэнд одоо өдөр тутмын зээл болгодог хүмүүс байдагтай адилхан энэ имийг нэг ийм төрлийн ажил хийдэг гэж хэлж болох нь байна. За ингээд захын худалдаачдад бас агаар мөнгө зээлүүлээд хүү төлбөр хоёроос та яс бат нэхэж авдаг нэг ийм ажил хийдэг. Захийнхан бол бүгд дурггүй нэг ийм имээ гэж хэлж болох нь шүү дээ. За ямар сандал нэг ийм туслах нь гээд нэг ийм цуг амьдардаг бас нэг дундаж ахмаг насны эмэгтэйтэй амд ингээд захын голоор явахдаа ингээд сав гэж шууд шүхрээ ингээд нээж ингэж авч яадаг. Байлдааны бэлэн байлцаа. Тэгвэл угаац загас магас угааж байгаа ус мусаа шууд ардаас нь цацчихдаг заяа. За ингээд ер нь бол хизээ мэдгүүл хаанаас чамаагүй ус цацах учраас ингээ байнгын том шүхртэй байлдааны бэлэн байдалд ингээд би хамгаалт маягаар явж яадаг. За ер нь бол мөнгө тал дээр нилээд ийм хатуу хахир ийм имээ байхгүй юу? За ингээд нэг залуугаас өрөө нэхэд нэмээ зах дээр угаац цацуулсан ч гэсэн шүхрээрээ амжилтаа хагаад гэртээ ирээд чухам хоол ээж гэлснээр дараагийн үйл явдал руу ингээ шилжиж байгаа. За үнэхээр хөнгөн шингэн толиото гоё имэйлтэй манайха орж ирээд зургийг хараарай. За ямар сайндаа л одоо ингээд шоштой зутан шүл хийх гээд ингээ шошоо чанжсэн чинь нөгөө тусах нэг дэхгүй. Үгүй та одоо ингээд ийм юм өвччихэд таа чи ингээ гоё наатаа ингээ сайхан блендертчээчээ гэсэн чинь нөгөөдөг чинь шошоо чанжсэн чинь нөгөө шууд ингээд шууд гараараа бэлгэрдэн ингээ үтэй юм одоо нөгөө гурлийн ганжангаар баг ингэ нүдэд авах шүү. Тийм айгүй нухацтай үнэнчээр ингэж хоолоо бэлдэж нэг тийм ясны зантай хүн байдаг шүү дээ. Ер нь бол нэг ийм эмэгтэй байгаа. Тэгээд шортой гуралтай зутан шүлээгээд нөгөө өрөөндөө орсон чинь нөхөр нь гих 80 иргэм насны хэвтрийн өвөө байж байна. Яг 80 наснда бол өвөө нь сайхан буурал толгойтой өвгөн байсан шүү. За байж. За одоо харагдаж байна уу? Нэг хэвтрийн нэг сайхан хөгшин байгаа. За ингээд байжсэн чинь дундаас 3 хүүхэдтэй юм уу? За тэр хүүхд шуухт нь одоохондоо нэг хамаагүй заяа. За тийм шиг нэг сум заагаад нэрээ нэг нэлээд сайхан инээсэн бууралтай хүний зураг байна. Энэ чинь өвгөн нь одоо яг 80 настайдаа өвгөн нь ийм байсан байхгүй юу? За ингээд нэг осондоо ер нь бол хайртай эр нөхртөө зориулаад хүнээр огт туслуулахгүй, хөдөлмөрөө хөнгөвжүүлэхгүй, зөвхөн яг гараараа л амттай хоол хийж өгч штэ. За нөхөр нь ч их нэртэй хайртай гэж ихтэйхэн чимэн 20 дооч үзэсгэлэнтэйсэн, 40 дооч үзэсгэлэнтэйсэн, 80-таа бүр хамгийн үзэсгэлэнтэй байна мэн гэл ийм гоё урмын сайхан үг хэлэн заяа. За 80-таа бүр хамгийн үзэсгэлэнтэй байна гэдэг дээр манайхан жоохон поинтлоод өгөөрэй. За харамсалтай нөхөр нь нэг л өдөр ажилласаа ирэхтэн ертөнцийн мөх бусыг үзүүлсэн байгаагаар үйл явдал өрнөө. Тэгээ наад хоёр чинь хөөхөн нөхөр нь ингээд имлэгийн орон дээр ингээд хөвтөж ангууд эхнэр нь ингээд нөгөө доор нь ингээд сахиурын ор гэд орноос нь татаад гаргаад ирдэг нэг тийм ор байдаг штэ. Тийм орон дээр ингээд хөвтсөн байжгаад нөхрийнхөө гарыг ингээд латгаж ангууд нөхрийнх нь ингээд гар сулраал ингээд ундаг штэ тий. Ингээд байж байгаа аахгүй. Тийм одоо хайртай бие биендээ олон жил хамт амьдарцсан. За ингээд байжсэн чинь
имиж яах вэ ингээд ажлаа эдгэрээ хийгээл нөхөр нь өнгөрцөн ч гэсэн хайртай нөхөр нь байхгүй болонгууд мэдээж маш их ганцаардна, сэтгэлээр унана, ингэж явж байгаад хүрх юмтай яг хагас жилийн дараа бас нас орчиж байгаа. За одоо би яг эндээс Диважингийн жаргалтай амьдрал киноны маань үйл явдал өрнөн заяа. За одоо хамтран хэлж ярьчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллаж байна. За Медипол эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрлах хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг бөгөөд за GCI олон улсын эрүүл мэндийн магадлал итгэмжлэлтэй бүгд найрамд Турк улсын эрүүл мэндийн сайдынх нь эмнэлэг юм байна. За Монгол дахь төлөөлөгчийн газар нь болохоор одоо Улаанбаатар хэлтгүүрийн баруун талд төв зам дагуу байрладаг. Ер нь бол голомтын бизнес төвийн замын эсрэг талд гэхлээр бидний мэдгээр центр поинтын замын эсрэг талд гэсэн үг. За тэгээд зочид ирсэн тохиолдолд ашиглах боломжтой машины зогсоолтой. За эдийн төлөөлөгчийн газар нь Монголд эмчилгдэх боломжгүй одоо ийм онштой онш нь бас тодорхойгүй эсвэл гадаадад эмчилүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт гэж ойлгож байна. За эдгээр юу хийгээд байгаа юм бэ? Энэ төлөөлөгчийн газар нь юу хийдэг вэ гэвэл та Монголд өөрсдийнхөө бид нар чи ихлээл ингээл Монголдо бүх шинжилгээгээ үзэл өөрсдийнхөө хэмжээнд явцдаг штэ. Тэр шинжилгээ одоо сүүлийн үед ч мөр диск мискин дээр хүртэл хуулаад өгдөг болсон онш юмнуудыг энэ шинжилгээнийх нь хариуг. Тэрийг энчнээс эдний төлөөлөгчийн газараар дамжуулаад Туркийн энэ Медипол гэдэг эмнэлэг рүү явуулчихна. Тэд нар үзээд нарийн мэрэгжлийн эмчнэр нь үзээд за манад ирээд бол энийг ингээд хагалгаа хийгээд ч гэдэм юм эмчлээд ингэх болцоотой юм байна гэсэн тохиолдолд бол тэдэн өдрийн хугацаатай та эмчлүүлнэ. Тэр тэгээд төлбөр нь тэд болно гэд бүх юм чинь тодорхой болчихно. Тэгээд та одоо юу очичоод болохгүй газар очсон байна. Буцаад явж гинэ ч гэдэг юм уу цаашаа явах гэсэн юм одоо яах вэ гэдэг ийм юм гарахгүй гэсэн. Ингүү таныг нисэх онгоцны буудлаас чинь досч аваад эмнэлэгтээ буулгаад ингээд мэрэгжлийн орчуулагчаар хангаад тэгэхгүй бол бас би турк хэлтэй байсан ч гэсэн дээр эмнэлгийн имиж нэрээ очилж чадахгүй шүү дээ. Ахаад дээр нь тантай цуг ирсэн нөгөө нэг сахиур махиур элдв бусын хүмүүсийн чинь эмнэлэгтээ ойрхон зочд буудалд ч юм уу нэг бол түрээсийн байранд байрлуулах ажлыг хийгээд өгчөж байгаа. За ингээд эмчилгээ сайхан болоод ингээд дууссаны дараагаар буцаад эмнэлгээс онгоцны бодолтоор өргөж байгаа буцаага явуулчихна. Та Монголд төрж ирээд одоо яах вэ гэх юм байхгүй. Цааш та эдний төлөөлөгчийн газраар дамжуулаад онлайнаар холбогдоод эмчнэртэйгээ холбогдоод зөвлөгөөгөө аваад ингээд явах юм болцоог бол олгож байгаа буюу биднэрт ингээд 100% бүх үйлчлэгийг нэг дороос хийж өгч байгаа ийм эмнэлгийн одоо том төлөөлөгчийн газар нь Монголд байгуулагдаж гэж ойлгох нэ. За тэгэхээр талууд өлөрөнгөө мэдээлэл нь 99-ээс 19-6 9952 32 21 гэдэг утаснуудаас аваарай. Тэгэд Medipol SGMN гэж салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч сургуулийн цогцлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатаагаар өнөөдөр кино ертөнцийн болонгаараа үргэлжлэн үрж байна. За би одоо Диважингийн жаргалтай амьдрал гэдэг Netflix дээр 2 ангийн тавигдсан байгаа киноны 1 ангийн ярьж өгч шүү. 1-р ангийн ярьж өгч шүү. За ингээд байжсэн чинь нөгөө имиж нас барсан штэ. Чинь оршуулгын ясал дээр нэг эрэгтэй ирснээ сүнсийн дуудаад хүмүүстээ ингэдэг байхгүй. За дараагийн ертөнц рүү явах унаагаас сонг гэдэг. За. Димээ чагаа өөргөө насаараа өөрөөсөө нөгөө мөнгө харуулж ирсэн болохоор тусгай таксинд сууж үзээгүй гэснээ бодож яснаа. За би ер нь дотор муухай болдгоо юм байна. Нийтийн тээвэрт сууя гэсэн чинь ерөөсөө юу гэхин завдалгүй яг нөгөө нэг зогсож байсан гашууд илэрхийлдэг оршуулгын руунд нь метро шунгнаал ороод ирнэ заяа. Вау. За имэж ороо суулаа. Тэгэл нөгөө зөндөө бол эмээгээс гадна метрохоор 4 хүмүүс байгаа штэ тий. Зарим нь өстө бурхан минь намайг яваачандаа авчиж өгөөч гэж жухам залбираал. Зарим нь болохоор тоочгүй сууж исэн чинь метрон дотор эрхэм өндөд зорчоо явууч та. Дараагийн зогсоол 5-ын буудал гэж зарлаж байгаа. За тэгээд Солонгосын оймод болсон ийм ногоон байгаль биш Америкийн кинон дээр гардаг нэг ийм цэрлэг өрнөч шиг хамхуул хийсэн байгальтай газараар явж яснаа гинт харанхуулаа шуураад эхэлдэг байхгүй. Тэгэл тамийн зогсоол гэж зарласан чинь нөгөө цонгон дээр нөгөө нэг аимшигтай амар хүмүүс төрхтөө хүмүүс гараад тэгэл зүгээр гар мараараа ингээл цонхыг арчаад цохиж мохиол амар зав. Тэгэл хаалган нэгдээл хүмүүс шууд нэгнээрээ санал дээрээс хог сорогдоол орилоод нэгдээл гэл шууд сусгатал ингээл там руу хүмүүс тийшгээ бууцсан. Аваа явчихж байгаа байхгүй. Тэгэл зарим нь ингээл тавцангаасаа зулгаагаал тэнгүүд ингээл ийм нэг ийм гүн харанхууруу ингээл шуурах шиг ингээл татагдаал ингээл ороол байна.
гэж хувь салхи шиг ингээл ороод байна. Тэгээ манай эмээж яахт нэг өөрөө насаараа мөнгө хөлсөн юм чинь. За би бол батаа 5-нд очно гэдэг ингээ босох гэсэн чинь хохорч болдгүй судлаасаа. За ингэжэл нөгөө нэг тамийн зогсоолынхон буугаад метро хөдөлсөн чинь гинт тэнгэр зэлмээл тэгэл амар ийм мангар урт гүүрээр ингээл том ийм далаа ийм тэнгистэйгүр ингээл яваал. Тэгээд яваач нь л ийм байдгийм үү гэмээр ийм гэрэл цацарсан газарт нөө метро чинь эрхэм хүндэт зорчин явагч та Деважингийн буудал гэж зарладаг аахгүй. За тэгээд имэж хүмүүсийн амт буугаал Деважингийн шалган дээр очрлонгууд ийм цагаан бүх юм цагаан. Тэгээд яг бид нар ингээл нөгөө нэг онгоцны буудал муудал дээр ингээд шалганаар ордог штеп. Яг тэгэл ингээл ороод очрлол ингээл орж байгаа аахгүй. Цагаан Деважингийн шалган дээр чухам цагаан хувцастай царайлаг эмэгтэй эрэгтэй хүмүүс ингээл зогсоод хүмүүсийг өмнөх насандаа хорогдож байгаад авчирсан эмийг нь үлдээлгээд шалганы хаалгаар нэвтрүүлж байгаа. За тэнгүүд эмээгийн очрын өмнө галс өнөөгч юм хор дутааны бага ингээд шалганы үнтэй булаацалтаад үгүй би өгөхгүй одоо энийг тэр охин л өгсдөө мөстөө гэж нилээл булаацалтаа. Тэгсэн чинь нас орох үедээ энэ галс өнөөгч нэг охинд өөрийнхөө багийг тайлж өгөөд амьсгал хураас нь тодорхой болж байгаа одоо ингээд харагдаад байгаа аахгүй юу. За тэгсэн чинь нэг өөр нэг эмэгтэй хүүхдүүдтэй мөнгөгүй болохоор асрамжийн газар өгчөөд насаараа ажил хийж мөнгө хураасан тэдэндээ ч энэ мөнгөө өгөхгүй бол наа чи ядуу өсөн штэ гэж баахан хадгаламжийн дэвтэр барьчаад уйлаал чаваа сүйд майд болж байгаа. Тэгэл энэ мэтэр ингээд хүмүүс одоо манайх нөө сүнс нь хорогдно гэдэг штэ. Тийм. Сүнс нь хорогдсон байна штэ тэр чинь хэд хадгаламжийн яг гүн. Тэнгүүд одоо ингээд энэ хүмүүсийн мөнгө, зураг, ном, шалгалтанд бэлдэжсэн дэвтэр, хадгаламжийн дэвтэр гээд бүх юмаа Деважингийн шалган дээр үлдээгээл ингээд орж байгаа байхгүй юу. За тэгсэн манай мөнгө үлдэгч имээ шалганаар дэвтэр болсон чинь үлдээх юм юу ч ахгүй гар осон зогсож байгаа. Тэгээ өөрөө ч ингээд гайхаад би ч тэ яалаа гэж. ч одоо уг нь тамтлаж хөстэй үнтэй. Яагаад гэдэг гаан дурагдаад Деважин түрээд дэрвгүй. Тэгээд шалганаар яваад орсон чинь Деважингийн хүлээ авах гээд нэг хөөхөн бүсгүй угтаж аваад Деважинд ирснийг нь бас сонгосон үнтэйгээ хамт амьдрах боломжтойг нь хилдэг байхгүй юу. Тэгээд ингэж асуудъя. За одоо энэ дээр яг нөгөө гоё point чинь гарна. Эмээ та хідэн насны төрхөөрөө амьдрамаар байна гэсэн чинь нөгөө эмээ чинь амар хөөхөн нөгөө нөхрийнхөө хэлснээр 80 насн дээрээ ч чимэн хамгийн үзэсгэлэнтэй байна гэдэг үгийн санаад романтиклонгуудаа 80 нас гэд хэлчихдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүлээ авах бүсгүн ингээд жаахан гайхснаа ресепшн өгнө нь окей гэ хүлээгээд авчиж байгаа. За ингээд нэмээ мэн 80 настай төрхөөрөө Деважинд хүл тавиад тэгээ нөхөр дээрээ очихоор алсын замд гарангуут ийм элбчний шидээр маш хурдан шилжээд тэгээ нөхрийнхөө байгаа тосгонд хүрээд ирж байгаа. Тэгээд өмнө нь ярьжсэнчлэн энэ л яг манай байшиндаа гих газараа ирээд хонхоо дарсан чинь нөхөр нь хин бэ гэж гараад ирнэ. Тэгсэн чинь яасан гэж мань хоёр бинийг араа шок. Нөхөр нь болохоор залуу насаараа Деважинд ирэхээр сонгосон чинь амны хайртай ихнэр нь яасан байхгүй юу? 80 настай дүрээр ирсэн бож таарснаар эхний анги ингээд дуусч байгаа. Нөхөр нь 30 настай, эхнэр нь 80 настай. 80 настай төрхөөрөө. Тэгтээ эхнэр нөхөр хоёр мөн. За. Ингээд эхний анги дуустдаг байхгүй. Тэнгүүд нөгөө нэг эхний анги багцсан дотор суудсан юм шүү дээ. Эхний ангид ингээд дуусгаар ингээд дараагийнх нь ангийн ингээд нөгөө юу нь гардаг штэ. Дараагийнх нь анги дээр юу гарах нь ингээд гардаг штэ тий. За тэрнгээр нь юу гарсан бэ гэхээр ийм юм гарч илээ. Нөгөө нэг одоо 2000 одоо Деважинд байхдаа яах вэ гэд уйлаа сүйд болоод нөхөр нас одоо хүн чинь залуу сайхан байхыг хүсдэг байгаа чи одоо үтсэн настаа дүрээрээ ирлээ мэрлээ гэд нэг юм бөө юм болж байгаа харагдана лээ. За ингээ манайхаа 2 дугаар ангийн өөртөө үзээрээ харин 3 4 дараагийн 2 анги буюу 3 4 дугаар анги нь болохоор 4 сарын 26 27-ны хагас бүтэн сайнаар Netflix дээр байрших юм байлээ шүү. За тэгсэн чинь Эмээгийн дүрд бол 2009 он дэлгэцэнд гарсан гэмтэргийн сэдэвтэй ээж киноны гол дүр тоглосон жүжигчин Ким Хижа тоглосон бол нас залуу нөхрийнхэн дүрд тачаангуу сэтгэл татан байхын тулд заавал тулсан царайлаг байх албагүй одоо өмнө солонгосын шоу бизнесийн ертөнцид баталж мандаж яваад сон сүхгүй бүтээсэн. Ээж гэдэг чи яагаад нөгөө нэг юм шашны нэг юм нэг нууц бүлэглэлийн тухай гараад тэр кинонд тоглосон байхаа баг тэр гэмт хэрэгтэй тэр болов. Би сая ингээд зургнуудыг харж ирсэн чинь дараагийн анги дээр гарч магадгүй юм шиг нэг зураг л гарч байна. Нөгөө нэг залуу шүү дээ, нөхөр нь шүү дээ. Нөхөр нь залуу байгаа шүү дээ. Эхнэр нь 80 настай байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр залуутай нь үеийн нэг хүүхэн хүрээд ирсэн. Бас уу. Тийм зураг гарч байна. Аштай бол нөгөө нэг анхны хайр майрн гинт тэг Деважинд ирсэн юм чинь нөгөөдгтээ амьдрийгээ залуу болоо хүрээд ирэх.
Тийм бол сонголт айгүй юу болж байгаа байхгүй. 80 настай ихнэртэйгээ амьдрах уу? Өөртөө жацсан нөгөө хүүхэнтэй амьдрах уу гэдэг юм болчихно шүү дээ. Тийм магадгүй л тэр одоо энэ тэрвэрсэн цогц чинь зургийг хараа. За харъя. Өө тийм шүү дээ. Хүүдээ. Тийм байгаа өстэй. Их юм бол энэ өстэй жинхэнэ эдрээ болох юм байна. За ингээд эхний хоёр анги нь улс даяар 6.1%, сөүлд бүр 7.1% гэс рейтингээр цуг цацагдаж байгаа шинэ кинонуудыг ардаа хаяж нэгдүгээр байранд бичигдсэн ийм өвөрмөц сэдвтэй сонирхолтой үйл явдалтай кино яг одоо Netflix гэлтгүү өмнө солонгосыг шуугилж байна. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн дахиад автаад хэлээ. Дараагийн хоёр анги нь 4 сарын 26-27 буюу Хаспитан сайнаар манайхаа байрших нэ. За сонсож байгаа хүмүүс ингээд ямар киноны тухай ярьж байгаа ингэж бодож магадгүй. Netflix дээр англи нэр нь Heavenly Ever After гэдэг ийм нэртэй шүү. Тий одоо Деважин нэгэн цагт гэх юм уу юу гэх юм тийм утгатай. За. За сүүлийн үеийн Netflix дээр тавигдсан солонгосын кинонууд англи хэлээр болсон байна лээ. Үзэхэд амар байдаг. Дундуур нь ямар ч реклам байхгүй гэж Жун Даги бичсэн байшаа. За. Энэ үрээд яаж ингэж зүүн сэтгэж харин тийм ээ. Солонгосчууд нэрээ цохол мохолоо солиод гоё бичдэг тийм зүүн тий. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ гэх сураатаагаар кино ертөнцийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг, за мөн дэлхийн шилдэг технологи, бүрэн автомат хэв сугаалга, Zizek Clinic Service хамтран ажиллаа, баярлалаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөлөөр ирхэм сонсогчдаа загварынхинд явдаг радио мэдээг үйл авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцаагаас сураатаагаар яраа нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3